За өнөөдөр лог нотын тухай үзнэ. За нотоос өмнө яагаад тоо электроник чухал юм бэ гэдэг үгээрээ ярив. За бүх юм бол бүх юмыг электрон удирдлагатай болсон. Удирдлагатай бүгдийг тоо электроникоор удирдана. Жишээ нь компьютер байна, гар утас байна, дахиад PC буюу үйлдвэрлэл удирддаг компьютер гэсэн. За энэ бүгдийн дотоод үйл ажиллагаа програмчлах зарчим нь бүгдийн тоо электроникоор тайлбарлаж болно. За эдгээр нь хоорондоо мэдээлэл дамжуулахдаа тоогоор дамжуулна. Тоогоор дамжуулахдаа зөвхөн тэг нэг гэсэн юм хоёрхонтой ашиглаж дамжуулж үзнэ. За удирддаг бөгөөд мэдээлэл дамжуулдаг хамгийн хялбар төхөөрөмж бол телевизийн удирдлага байгаа. За телевизийн удирдлагыг ингээд харах юм бол шууд өдрөө харах юм бол биднээс юу гарч байгааг нь харагдахгүй. Гар утасныхаа камерыг телевизийн удирдлага руу харж аваад ажиллуулах юм бол иймэрхүү харагдана. За телевизийн удирдлагын голын энэ нэг хэсэг нь ингээд анивчаад байгаас. Ингээд хэрвээ биднээс шууд нүдэрээ харах юм бол энэ анивчж байгааг нь харж чадахгүй гэсэн. Тэгээд хүний харж чаддгүй гэрлэр телевизийн удирдлага мэдээллийг дамжуулдаг гэнэ. За анивчин гэдэг чинь ас унтарч байгаа гэсэн үг. Асах юм бол нэг, унтрах юм бол тэг гэж ойлгож болно. Ингээд ийм хоёрхан төрлийн мэдээллээр телевизийг биднээс удирдаад байдаг байна. За тоо электроник бол маш энгийн бөгөөд амархан хинч ойлгож чадна. Хоёрхан тоон дээр үйлдэл хийн. Тэг 1-2 тоон дээр л үйлдэл хийнэ. За хинч интернетээр шалгаад үзэж болно. За энэ бичлэгийг интернетээр үзэж байгаа гэж бодоод энэ линкээр та бүхэн ороод өөрсдөө хийсэн юмыг шалганаа. За өмнө нь юуны тухай ярьсан бэ гэхээр OR болон end элементийн тухай ярьсан. Өнөөдөр бүгдээрээ нотын талаар авч үзэх нэ. За OR, end, not гэдэг энэ гур бол үндсэн 3 элемент. OR элементийн тухай энэ дээрээс, end элементийн тухай энэ дээрээс үзнэ. За линкүүдийг бид OR өгч, тэрлээ шууд дараад үзэж болно. За тоо электроник дээр элемент ярьж байгаа юм бол үнний хүснэгт тэмдэглэгээ илэрхийлсэн 3 ойлголт байх ёстой. Үнний хүснэгт гэж юу юм бэ гэхээр оролт гаралтын бүх үйлбэрийг бичсэн энэ хүснэгтийг үнний хүснэгт гинэ. За энэ хоёр оролттой OR-ын үнний хүснэгт. За OR элементийн тэмдэглэгээ нь A оролттой, B оролттой, Y буюу Y гаралтай гэж үзье. За OR элементийн онцлог нь аль нэг оролтонд нь нэг байх юм бол нэгийг гаргадаг гэсэн. Хоёулаа тэг байгаа учраас тгийг гаргана. B оролтонд нэг байгаа учраас нэгийг гаргана. A оролт буюу A оролтонд нэг байгаа учраас нэгийг гаргана. Аль бүгдээр нэг байгаа учраас нэгийг гаргана. Ийм элементийг биднес логик OR гэж нэрлэгнэ. За математик илэрхийлгийн бичих юм бол Y тэнцүү A дээр нэмэх нь B-тэй тэнцүү гэсэн. За энэ бол end-ийн үнний хүснэгт байна. За end элементийн онцлог нь бүх оролтонд нэг байх юм бол нэг гаргана. Аль нэг оролтонд нь тэг байх юм бол тэгийг гаргана. A, B хоёулаа тэг учраас тэгийг гаргасан. A оролтонд тэг учраас B, Y-ийн тэг, B оролтонд тэг учраас Y-ийн тэг. Хоёулаа нэг учраас нэгийг гаргаснаа. За тэмдэглэл нь бол нэг тал нь тэгшгэн, нөгөө тал нь юм дугуйрсан хэлбэртэй байна. За илэрхийлэл нь бол Y тэнцүү A гүрчих нь B-тэй гэж үзнэ. За өнөөдрийн бидний үзэх гол юм бол not байна. Not нэг л оролттой байна. End OR бол хэдэн ч оролттой гэж болно. Гэтэл not нэг л оролттой, нэг л гаралттай. Тэг байх юм бол үгүйсгээд нэг байх юм бол үгүйсгээд тэг ийм л онцлогтой элемент гэсэн. За тэмдэглэл нь энэ. Уралжны урд нэг бөөрөнхийд тавьсан. За бөөрөнхийд тавьчих юм бол үгүйсгэл гэж ойлгож болох нэ. Жишээ нь биднээс юу гэж үзэж байна? Энэ ямар элемент вэ? End элемент. End элементийн урд бөөрөнхийд тавьчих юм бол үгүйсгэж чинь гэж ойлгож болох нэ. Эсвэл ингэж бол end элемент ийм бэ. Тэгвэл ингэж тавьж болно бөөрөнхий. Тэгэд энд бөөрөнхий байх юм бол үгүйсгэл гэж ойлгож болно гэсэн. Илэрхийлэл нь Y тэнцүү A-гийн дээгүүрээ зураас үгүйсгэл гэдгийг зураасаар илэрхийлнэ. За энийг бүгдээрээ хийж үзье. За энэ линкээр ороод хийж үзье. За үнний хүснэгтийн шалгаж үзье. Үнний хүснэгт эхлээд тэг байж болно. Not gate доороос аав. Энэ доороос гээд not gate аавна. За тэгээд гаралтаа шалгаж үзэхийн тулд биднес гэрэл авнаа. За гэрлээ эргүүлч, хулганыхаа баруун талыг дараад
цагийн зүүнний дагуу эргүүлчихье гэдэг ингээд хэвтүүлчихнэ гэсэн. За тэгээ хооронд нь утсаар холбоно. Тэг байгаа юм чинь хэд гарах хэрэгтэй вэ? 1 гарах ёстой. За энд оролт нь тэг байхад хөхөнгөтэй хөхөнгө гэдэг маань 1 гэсэн үг ээ. За оролт нь тэг байхад гаралтан дээрээ 1-ийг гаргаж байна. За оролтондоо 1 байхыг үзье. Тэгвэл оролтонд 1-ийг аваад тавьчих. Дахиад доороос not gate аваад тавьчих. За эргүүлсэн гэрлээ хуулаад авчих. Тэгэхээр copy хийж аваад дахиад энэ дээр нь paste хийгээд тавих юм бол гэрэл маань ороод ирнэ. За хооронд нь утсаар холбоё. За тэг 1 байх юм бол утас хөхөнгөтэй нэгдэг чинь 1 гэсэн үг. Тэгээд энэ дээр гэрэл нь унтарсан. 1-ийг үгүйсгээд тэг. Тэгээд үнний хүснэгт маань яаж 1-ийг үгүйсгээд тэг юм аа. За ингээд үднэс үнний хүснэгтийг хялбархан шалгаж. За тэгвэл товч тавьж байгаа шалгаж үзье. Энэ талтны энэ товчийг авъя. Энэ товчийг аваад энд тавиад дахиад доороос нь нотыг аваад энэ гэрлээ хуулаад тавьчих. За хонд нь холбоё. За яаж ажиллаж байгаа юм бэ гэхээр товч маань цагаан өнгөтэй байна. Цагаан өнгөтэй байна гэдэг чинь тэг гэсэн үг. Тэг байх юм бол үгүйсгээд 1. За одоо 1 болгочих. Хөх өнгөтэй болчлоо. Хөх өнгөтэй гэдэг чинь 1 гэсэн үг. 1-ийг үгүйсгээд тэг. За иймэрхүү байдлаар биднээс яаж болно гэсэн үг лээ. Нотын үнний хүсэгтийг шалгаж болно. Сая юу гэж үзсэн юм бэ гэхээр тэг 1 гэрэл not gate 3 эдгээрийг ашиглаад not gate-ийн үнний хүснэгтийг шалгаж үзлээ. За энэ тэг байх юм бол 1 гаргана, 1 бол тэг гаргана. Энэ товчийг ашиглаад дээдлэлт байгаа товч байгаа гэсэн. Энэ хаягаар ороод өөрөөсөө энийг хийж үзье.